За сайн байцгаана уу та бүхэнд эзний өдрийн мэнд хүргье. Өнөөдөр бас мөргөлд анх удаа оролцож байгаа хүмүүстэй хандж хэлье. Та бүхэнтэй үнэхээр эзний нэрээр мэдчилж байна. Тэгээ миний би Нямд оржийн Загц сүрэн гэж Амийн тал Христийн чуулганы өдөрт зөвлөлийн ахлагчийн үйлчлэлийн үрийг хүлээдэг бас тийм хүн байна. Тэгээд өнөөдөр онцгойлон энэ цаг үед эзэн бурхны үгийг дамжуулах тэр гайхамшигтай хүндэтгэлтэй үүргийг та бүхний өмнө хүлээн зогсож байгаа да. Эзэн бурхандаа чин сэтгэлээсээ алдар талархлыг өргөмөр байна. Бүгдээр хамтдаа эзэнд алдрын алдар ташлтыг өргөсэй гэж хүсэж байна. За. Бидагийнхаа маа нөгөө PPT-гээд рүү гаргаж байгаарай. За, Амийн тал Христийн чуулган хэдэн онд байгуулагдсан бэ? Та бүхэн маань мэдэх лөө? 2008 онд байгуулагдсан болохоор одоо энэ жил 16 дахь жилийнхаа 18 дахь жилийнхаа нүрийг үзэж 18 дахь жилийнхаа ойг тэмдэглэж байгаа тийм чуулган байна. Тэгээ бүгдээрээ дахин нэг удаа 18 дахь жилийн маань ой болох гэж байгаа юм байна шүү гэж баруун болон зүүн талдаа байгаа хүмүүс сануулж хэлээсэй гэж хүсэж байна. За энэ 7 хоног бид нар агуу захирамж гэдэг сэдвийн доор эзний үгийг цоврал байдлаар хуваалцаж явж байна. Тэгээд агуу захирамж гэж ярихаас өмнө сая Магдалины цаг дээр нэг зүйл их гоё нандан дотор ингээд бодогдчихлаа. Тэрний юу гэхээр энэ чуулган 18 жил болсон юм байна. 2008 онд байгуулагдсан юм байна гэж. Тэгээд миний хувьд болохоор 2015 онд Солонгос улсаас Солонгос улсад суралцаад сургууль төгсөөд бизнесийн удирдлагын магистрийн зэрэг эзэмшээд тэгээд Амийн тал чуулгандаа гэр бүлээрээ хамрагдаж эхэлжсэн байгаа. Тэгээд 2008 онд Амийн тал байгуулагдсан байсан гэхлээр 2009 юм уу 10 онд юм шиг санагдтiin. Тэгээд би тэр үед нөгөө Солонгос руу явахынхаа өмнө Амьд үг Христийн чуулганд хамрагдажсэн хүн байхгүй. Тэгээд Амьд үгийн нэг тухайн үед Амьд үг маань одоогийн ер нь одоогийн ч яах вэ? UB Palace-ийн концертын их танхимд мөрөглөө хийдэг байлаа шүү дээ, тий. Тэгээд UB Palace-ийн мөрөглийн тэр танхим дээр ингээд мөргөл хийгээд мөргөл дуусаад гараад ирсэн тэр өдөр найдан пастор маань нэг юм цавт цагаан хослол бие тамирын хосол өмссөн. Тийм тэгээд толгоо болохлээр ингээд өсгөө халдсан байсан. Тэг өсгөө халдсан байхаас шалтгаан бол байсан байгаа тухайн үед. Тийм тэгээд яг тэр дүр төрөх тэгээд ингээд юм цавт цагаан бие тамирын хувцастай тэг гартаа ингээд библ барьцсан тэр дүр төрөх зураглал ингээд харагдсан л да. Тэгээд Амьд үгийн мөргөл дуусаад найдан пастор маань болохоор нөгөө Галил Монгол гэж Солонгост байдаг сүмд анх итгэж болоод тэгээд одоо итгэлийн гараагаа эхэлжсэн байгаа шүү дээ. Тэгээд Галилийн гаралтай нэлээд хэдэн хүмүүсээ тэр мөргөлийн дараа ингээд тойр зогсоод мэдчлээ. Би тэгээд нэг мөргөл өнгөрчихсэн. Тэгээд би тэгээд тэр үеийг бодтол юу гэж бодсон бэ гэхээр тэр үед найдан пастор маань сүм байгуулад ингээд 18 жил болоод өдий хүртэл явах магадлал гөмөн баг харагдчихэж дээ гэж бодлоо. Өөрөөр хэлбэл миний тооцооллоор шүү дээ. Хүн гэдэг миний тооцооллоор ингээд оюутан зуныхаа амралтаас Монголдо ирсэн байгаа хүний хувьд бол тэр Амьд үгийн мөргөл за тэгээд тэр болгоныг ингээд харж исэн хүний хувьд бол яг тэр биеийн тамирын цагаан хувцастай тэр залуу өдий хүртэл эзэнд ингээд шантаршгүйгээр ингээд яваад түүнийг бас ингээд дэмжиж олон итгэлийн хүмүүс ингээд хамтдаа энэ чуулганыг ингээд аваа явж байгаа бол үнэхээр эзний алдар юм а гэж хэлмээр санагдчихна. Тэгээд бид нар агуу захирамжийн тухай ярьж байгаа. Тэгээд чуулганд онцгойлон юу хамгийн чухал вэ гэхээр чуулганы зорилго буюу агуу захирамж гэдэг энэ зүйл чухал байна. Энэ нь Матай номын 28-ын 19-с 20 дээр хэлэхдээ иймээс та нар яв бүх үндэстнийг дагалдуулагтун эцэгхүү ариун сүнсийн нэрээр тэдэнд баптизм хүртээ та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа гэсэн баг. Агуу захирамж гэдэг тэгэнгүүт энэ нэг юм хуулийн хэллэг тийм үү? Нэг тийм захиргааны хэллэг байхгүй юу? Захирамж гэдэг хэлээр энэ захирамж гэдэг үгийг сонсох юм бол миний хийх ёстой зүйл юм байна гэдэг ийм хатуу мэдрэмж төрөх маш магадлал өндөртэй санагддаг. Миний хийх ёстой зүйл юм байна. Би хийхгүй бол яах вэ? Хариуцлага хүлээж мэдхэр зүйл юм байна
Яагаад бол захирж байгаа юм байна гэдэг зүйл байна. Гэтэ яагаад би амин талч чуулганы яг тэр өнгөрсөн 2008, 9, 10 оны тэр дүр зургийг энэ үгийг ярихын өмнө ярихыг хүссэн бэ гэхлээр бүгдээрээ нэг зүйлийг энэ захирамж гэдэг зүйлийг ярихаас өмнө нэг зүйлийг үнэхээр мартаж болохгүй зүйл нь юу вэ гэхлээр энэ юм болов гэж бодож байгаа. За дараагийн гаргаад өгөө. Энд гарахгүй байна тий. Үнэхээр хайрлсан тул буюу Иохан номын 3:16-гийн энэ ишлэлийг бид нэр захирамжийн тухай өмнө бодосоо гэж хүсэж байгаа. Захирамжийн өмнө бодох хэрэгтэй юм байна. Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан да гэдэг баг. Цорын ганц хүүгээ өгсөн тул хүүд итгэдэг бүхэн мөхгүй харин мөнх амьтаа байх болно. Хайрлсан да. Гэхдээ үнэхээр хайрлсан да гэдэг баг. За бүгдээрээ өөрөөсөө нэг асууя. Надад үнэхээр хайртай хүн байдгүй. Танд үнэхээр хайртай хүн байна уу? Үнэхээр хайртай хүн. Та тэр хүний төлөө юу хийх вэ? Юу хийх боломжтой вэ? Үнэхээр хайртай хүнийхээ төлөө хүн юу ч хийж чаддаг. Тэгвэл Бурхан юу гэсэн бэ? ертөнцийг гэдэг үг том үгээр хэлж байгаа боловч би энийг энгийн үгээр ойлгосоо гэж үзэж байна. Бурхан миний гэдэг би гэдэг ертөнцид үнэхээр хайртай гэж та ингээд зүрхэн тушаа газартаа тогшиж байгааг хэлээд үзтээ. Бурхан миний ертөнцид үнэхээр хайртай. Дахиад нэг үгээр Бурхан надад үнэхээр хайртай. Үнэхээр хайртай юм бол Бурхан миний төлөө юу хийх боломжтой вэ гэдэг зүйл. Үнэхээр хайртай юм бол. Тэгвэл тэр үнэхээр хайртай эзэн бид нар Библийн энэ хэсгийг агуу захирамж гэд нэрлэлсэн боловч үнэхээр хайрлсан тэр хайрынхаа улмаас Бурхан юу шилж байгаа гэхэлэр энийг хэлж байгаа. Иймээс та нар минь яваарай гэж хэлж байгаа. Тэг бүх үндэстнийг буюу миний хайртай бүх хүмүүсийг дагалдуулаарай. Эцэг хүү ариун сүнсийн нэрээр тэдэнд баптизм хүртээгээрэй. Та нарт тушаасан бүгдийг минь тэдэнд сахин биелүүлэхийг заагаарай гэдэг тушаалыг өгч байгаа. Матай номын 28 дугаар бүлгийн 19-с 20-ыг энэ ишлэлийн өмнө эзэн Есүс дахин амлсныхаа дараа тэнгэр рүү өргөгдөнгөө бараг хэлж байгаа үгтэй тий. Өргөгдөнгөө бараг хэлж байгаа. Өөрөөр хэлбэл одоо энэ дэлхий дээр байгаа шавнартаа хэлж байгаа хамгийн сүүлийн бас хамгийн чухал тушаал нь. Гэтэл энэ тушаал дээр юу гэж хэлсэн бэ гэхээр иймээс та нар яв гэсэн баг. Мэдээж шууд утгаараа ертөнцийн хязгаар хүртэл яв. Тэр юу гэдгийг тэр үндэстнүүд рүү яв гэдэг энэ утга байгаа боловч бүгдээр энэ үгийг бас энэ хэсгээс нь ойлгож хармаар. Яг Есүсийг тэнгэрт өргөдөхийн өмнө шавнарын тойроо сууж байгаа штэ. Гэхдээ та нар минь намайг Бурханы хаанчлал руу явсны дараачаар дээш өргөдсөний дараачаар суусан чигээрэл байгаад байх үү гэдэг асуудал. Суусан чигээрээ байгаад байх үү. Есүс сайхан өргөдлөө дөө. Хэдүүлээ тойроод өстө залбираадлаа. Хэдүүлээ тойроод ерөөсөө эзний үгийг сураадлаа. Ерөөсөө Библи уншаад л бай гэдэг тийм хүмүүс байх үү гэдэг санаа. Өөрөөр хэлбэл яв гэдэг нь та нар идэвхтэй байгаарай гэдэг санаа. Идэвхтэй байгаарай. Юуны төлөө? Миний хайртай хүмүүсийн төлөө идэвхтэй байгаарай. Үнэхээр хайртай хөвгүүд охтын төлөө идэвхтэй байгаарай гэсэн. Тэгээд тэднийг яа гэсэн гэхээр дагалдуулагтун гэсэн. Дагалдуулагтун. Тэгээд эцэг хүү ариун сүнсийн нэрээр баптизм хүртээ. Баптизм гэдэг энэ үг болохоор бид нар Библийн сургалтын дээр юу гэж ярьдаг вэ гэхээр Христэд итгэсэн, итгэлээ тунхагладаг, итгэгч хүний амьдралын тунхагладаг ёслол буюу итгэлээ тунхагладаг хамгийн чухал ёслол юм а гэж заадаг. Өөрөөр хэлбэл энэ үгийг би энгийнээр хэлэх юм бол тэр хүмүүсээр итгэлийг тунхаглуулаарай гэсэн үг байхгүй. Итгэлийг тунхаглуулаарай. Тэгээд та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхэд хэдэн заагаарай. Эзэн хэлэхдээ би үнэхээр хайртай болохоор л энийг хэлж байгаа гэж хэлж байгаа. Өөрөөр хэлбэл энэ дэлхий даяар байгаа энэ хүмүүст
энэ хүмүүст миний заасан зүйлүүдийг заах юм бол ашигтай учраас гэдэг ойлголт юусоо биш. Тэ? Бурханд үнэхээр ашигтай санагдсан учраас гэвэл яах вэ? Бурханд үнэхээр ашигтай санагдсан учраас цорын ганц үгээ өгсөн юм аа. Биш юм аа, тэ? Бид нар үнэхээр Бурхан дээр ирлээгээд Бурханд ашиг болоод авах юм үндэ байхгүй. Би 2005 онд анх Христэд итгэсэн. Тэгээд тэрнээс хойш харах нэ. Би нэг Бурханд ашиг болоод байсан юм. Үндэ байсангүй. Харин энэ итгэл, энэ үнэмшил, энэ найдвар, энэ зам, энэ амьдрал, энэ хамт олон, энэ чуулган миний амьдралд ашиг өгсөн баг. Асар их ашиг өгсөн баг. Өөрөлд үнэхээр хайртай учраас гэж хэлж байгаа тэр ашигыг энэ хүмүүс хүртээсэй гэж Бурхан хүсэж байгаа гэсэн. Тэр үр ашигыг хүртээсэй, тэр үн цэнийг аваасай гэж Бурхан хүсэж байгаа гэсэн байна. Тэгээд хайрласандаа цорын ганц хүүгээ өгсөн гэж хэлж байгаа. За, та баруун болон зүүн талдаа байгаа хүндээ ингэж хэлэхгүй юу? Хоёулаа эзэнд итгэлээгээд нэг тийм ашиг. Бурханд бол ашигтай биш юм биш үү гэж нийлээсэй гэж хүсэж байна. Гэхдээ эсэргээрээ Бурханд агуух ашигтай. Яагаад гэж өөрөө бидэрт хайртай учраас. Хайртай хүнтэйгээ эвлэрнэ гэдэг нь бид нар юу мөнгөөр хэмжишгүй гайхамшигтай ашиг байдаг үстэй. Үнэхээр гайхамшигтай ашиг. Тэрнээс гадна Бурхантай эвлэрнэ гэдэг нь миний амьдралд агуу гайхамшигтай ашиг байсан гэсэн. Тэгэхээр энэ ашигыг, энэ гайхамшигтай үр жимсийг, энэ үн цэнийг та нар бусдад хүргээрэй гэж энэ тушаалыг эзэн өгөхдөө цаана нь агуу захирамжийн цаана нь юу байгаа вэ гэхээр Бурхан танд үнэхээр хайртай учраас гэдэг л үнэн мөн чанар явж байгаа гэсэн. Ашигтай учраас эсвэл олуулаа болохын тулд те юу гэдэг энэ дэлхийд ерөөсөө энэ христчийн хүмүүс л ерөөсөө олон болмоор байна. Үнэндээ үнэхээр тэр биш. Зүгээр л Бурхан үнэхээр хайртай учраас нэг ч ихсэн хүүхдээ өөр дээрээ дахин авчрах юмсан гэдэг тэр хайрын зүрхсэтгэл явж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй юм аа гэсэн. За, та баруун болон зүүн талдаа байгаа хүндээ Бурхан танд бүр үнэхээр хайртай гэж чин сэтгэлээсээ нүдрүү нь харж байгаа хэлээсэй гэж хүсэж байна. Өөрөөр хэлбэл чуулганы хийж байгаа, би амьдралдаа хийж байгаа бүх зүйлийн шалтгаан нь Бурханы хайр байхгүй юм бол хангинах цам мэт байх болно гэдэг санаа. Чуулган ямар ч зүйлийг Бурханы хайргүйгээр хүндий хийх юм бол зүгээр л систем хөтөлбөр зохион байгуулах болно. Тэр нь зүйлдээ ямар ч зориггүй бол тийм биз. Агуу хайртай л байх хэрэгтэй. Бурханы хайр дээр л суйрлах хэрэгтэй гэсэн. Тэгээ бүгдээр үнэхээр хайр дотор явцгаая гэж хэлмээр байна. Бурханы хайраар угшламаар байна гэсэн. Ингээд 18 жил болсон амийн тал христийн чуулган маань үнэхээр Бурханы хайр дотор эзний хэлсэн захирамжийг биелүүлэхийн тулд дагалдууллын хөтөлбөр гэдгийг зүйлийг 2026 оны 4-р сарын 1-ээс эхлэн хэрэгжүүлэх гэж байгаа. Тэгээд энэ агуу захирамж гэдэг энэ үгийг хуваалцсангаа энэ хөтөлбөрийг та бүхэндээ албан ёсоор танилцуулах үүргийг чуулганы удирдах зөвлөл болон энэ зүгээс надад үнэхээр өгсөн байгаа. Тэгээд үнэхээр нэр хүндтэй үүргийг өгсөнд баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд энэ хөтөлбөрийг би зүгээр дагалдууллын хөтөлбөр гэж танилцуулах юм бол зүгээр л хөтөлбөр болно. Гэтэл энэний цаана энэ болгоныг төлөвлөж явахад хүртэл Бурханы хайр л бодогдчихсэн байна. Хөтөлбөр гэдэг үг юм шиг боловч Бурхан ямар хайртай юм бэ гэдэг зүйл байна. Бүгдээр үнэхээр хайр дотор энэ зүйлүүдийг хараад тэгээд энэ 4-р сарын 1-ээс эхлээд хэрэгжүүлж эхлэсэй гэж үнэхээр хүсэж байгаа. Ингээд энэ зүйлийг танилцуулснаас цаашаа яах вэ гэхээр амийн тал христийн чуулган энэ хөтөлбөрийн дагуу хүмүүсийг хайрлах болно гэж хэлмээр байна. Бүгдээрээ энэ зүйлийн дагуу бусдыг хайрлая гэж эргэн тойрондоо байгаа хүмүүстээ хэлээсэй гэж хүсэж байна. Дагалдагч гэж ямар хүнийг хэлэх вэ гэдэг зүйл байна. Христээр ирж мөнхийн амийг авсан. Христийг аврагч эзнээ химэн тунхагласан. Есүсийг дагах амьдралын замд эргэл буцалтгүйгээр гарсан. Бусдыг Есүс Христийн дагалдагч болоход нь тусалж үгээр дамжуулан сүнсээр өсч үрждэг нэгнийг дагалдагч гэж хэлэх юм а гэж хэлж байгаа. Тэгвэл агуу захирамжийн дагалдуул гэдэг нь юу гэсэн үг байх нь вэ? Ийм шин чанартай хүмүүсийг л бий болгоорой гэсэн санаа байна.
Тэгвэл энэний төлөө чуулга юу хийх вэ? Түрүүн хэлсэн. Идэвхтэйгэр хүмүүсийг Христэд дагалдуулна бид нар. Өөрөөр хэлбэл бид нар явж явах болно, хөдөлж явах болно гэдэг санаа. Дараачих нь баптизм хүртээх заах гэж байгаа. За тэгтээ нэг зүйлийг бүгдээр бодцгоё. Дагалдуулах биш, чуулган яг үндэ дагалдуулалд дэмжих хийх болно. Загцсүрэнгийн дагалдагч гэж байж болох уу? Асууя. Эсвэл найдан пастрын дагалдагч гэж байж болох уу? За, байж болно. Гэхдээ яг үндэ бид нар найдан пасторт хүнийг дагалдуулах юм бол нэлийн тийм бүрхэгдүүл юм бол. Эсвэл загцсүрэн ахлагчид хүнийг дагалдуулах юм бол өөрөөр хэлбэл загцсүрэн гэдэг хүнийг дагаж явах юм бол мэдхгүй нэг тийм хол явахгүй. Харин хэнийг дагах вэ гэхээр Есүс Христийг дагалдаж байгаа гэсэн. Есүс Христийг дагах юм бол бидний амьдрал хол явах болно. Есүс Христийг дагалдах юм бол бидний амьдрал үнцэнтэй байх болно. Есүс Христийг дагах юм бол бид нар Бурхны хэлсэн тэр хайр дотор амьдрах болно. Найдан пастрыг дагалдах юм бол Есүсийг дагах магадaltaй бус болно. Найдан пастраар л самартай юм бол. Эсвэл хин нэгэн ахлагчийг дагах юм бол яг тэр хүн сайн явбал дагаа явж итэл нэг Есүсийг дагчих л байх л та. Гэтэл хүн бол хүн. Бид нар жинхэнэ Бурхныг дагнаа гэж үзнэ гэсэн. Тэгэхээр амийн тал Христийн чуулган хин нэгнийг дагалдуулахгүй. Харин хин нэгнийг Есүс Христийн дагалдагч болохын тулд түүнд дагалдуулахын тулд дэмжиж тусалж үйлчлэх болно гэдгийг хэлмээр байна гэсэн. Өөрөөр хэлбэл хүмүүст Христийг дагаж амьдрахад нь туслана. Үүнийг бид нар дагалдуулын хөтөлбөр гэж хэлнэ гэсэн. Амийн тал Христийн чуулганыг дагаад идэх хүмүүсийг гаргаж ирэх нь бидний зорилго биш, харин Есүс Христийн үн цэнийг дагаж явдаг тэр хүмүүсийг гаргах нь бидний зорилго байна гэсэн. Үүний төлөө чуулган дагалдуулын хөтөлбөр гэдэг зүйлийг боловсруулж эхэлж байгаа нь юу гэхээр үндсэндээ 3 чухал хэсгээс бүрдсэн юм хэсэг байна. Зочлох үйлчлэл, зөвлөх үйлчлэл, суурь сургалтын үйлчлэл. За энэ үйлчлүүдийн үр дүнд юу болох вэ гэхээр тухайн хүн чуулганд ирсэн эмэгтэй эрэгтэй хүмүүс яах вэ гэхээр итгэлийн хүмүүстэй нөхөрлөж сурна, эсийн бүлгүүдэд хамрагддаг болно. Чуулганд үйлчлэх буюу хүсэл сонирхол, чадвар дуудлагатай тохирсон үйлчлэлийг хийдэг хүмүүс болно. Христийг тасралтгүй таньж мэддэг хүмүүс болно. Магадгүй сургалтын бусад хөтөлбөрүүдэд үргэлж хамрагдж идэг. Яаж би илүү Бурхныг таньж мэдэх үү гэж хичээдэг хүмүүс болно. Хамгийн чухал нь энэ нийгэмд Христийн дагалдагчийн амьдралаар амьдрч чаддаг, Христэд итгэлээрээ амьдрах чадвартай тийм хүмүүсийг бид нар чуулган бий болох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ нийгэмд Христ итгэгч компани ажилтны амьдралаар, энэ нийгэмд Христ итгэгч ээжийн амьдралаар, энэ нийгэмд Христ итгэгч аавын амьдралаар, Христ итгэгч хэний амьдралаар гэдэг тийм. Христ итгэгч улс төрчийн амьдралаар яг үнэхээр зүрхэндээ Бурхны тэр хайрыг тээж хүн болгоныг хайрлаж амьдрдаг тэр хүн болж болох нь бидний яриад байгаа энэ зүйлийн л ерөөсөө зорилго гэсэн үг. За тэгвэл хамгийн түрүүнд зочлох үйлчлэл гэж бид нар юу ярьж байгаа вэ гэж одоо деталь руу практик руу орж ирж байгаа бүгдээрээ яг юу хийх юм бэ гэдэг асуудал. За зочлох үйлчлэл ямар үүрэгтэй байх вэ? Чуулганд шинээр ирж буй хүнийг хүлээж авах үүрэгтэй байна. Анхны сэтгэлийг зөв бий болгох үүрэгтэй байна. Эзнийг гэрчлэн ярих хэлбэрээр итгэлийн ойлголтыг өгөх, зөвлөх үйлчлэлд холбон чиглүүлэх үүрэгтэй байна гэж хэлж байгаа. За одоо яг энэ зочлох үйлчлэл гэдэг нь бид нар 4 сарын 1-ээс эхэлж хэрэгжүүлж эхэлнэ гэсэн шүү дээ. Тэгэнгүүт одоо юу болж эхлэх вэ гэхээр бид нар мөрөглийн дундуур нэг ингээд байгаа. Чуулганы маань хөтлөгч нар за манайд шинэ ирсэн хүн байна уу? Над руу гараа өргөдөө гэд ингэж байгаа юу. Тэгээ нөгөө хүн гараа өргөвөл нэг бид нар сайн байна уу гэд ингэж байгаа тий. Тэгээд за бид нартай танилцсан уу гэд ингэж байгаа. Одоо нас эхлээд бүгдээрээ чуулганд ирж байгаа хүнийг үнэхээр дээд хүндэтгэлтэйгээр урмаар. Энэ зочлох үйлчлэлийг хариуцж байгаа одоо удирдагч гэж эсвэл баг гэж гарч ирэх бол тэр хүмүүст за энэ 7 хоног миний аав, ээж, миний хайртай ийм хүн ирнэ. За нэрийг нь тэр гэдیں۔ Тэгээд бүгдээрээ гой хүлээж авъя гэх үү. Ийм байдлаар урьдчилж ингээд бүртгүүлж сурмаар байна. Тэгээд тэр хүнийг яах вэ гэхээр эзний өдөр мөрөглө эхлэхээс өмнө 15 минутын өмнө гэж байгаа. Одоо найдан пастор маань гараа өргөж хойшоо мэдчилж өгөөч. Тэний. За найдан пастор маань за тэнд юуны удир зөвлөлийн нэг ахлагчтайгаа хамт тэгээд
зочлох үйлчлэлийн баг, угтан авах үйлчлэлийн одоо хүмүүсийн төлөөлөлтөй хамт ингээд тэр үүдэн зогсож байна. Тэгээд нөгөө нэг таны хайртай хүнийг бүр яг нэрээр нь дуудаад тий. Өө сайн байна уу? Та тэр үү? Манай тэрний аав тэр үү? Тий. Үнэхээр баярлалаа. Урилга аваа хүрээд ирсэнд баярлалаа гэж үүднээс ирэхэд бид нэр тэр хүнийг хайраар өгтөж авмаар байна. Хүний нэр усаар нь дуудах ямар гоё байдаг вэ тий. Би л тэгүүлэх үнэхээр дуртай. Би нэг Солонгосын сүмд очсон чинь намайг үүдэн дээрээс Монголоос ирсэн Монголын христийн сүмийн ахлагч Нямд оржийн загц сүрэн гэж тэмдэглэл авцсан. Би анзаараагүй байсан. Тэгсэн чинь юу яагаад нөгөө хөтлөгч нь Монголоос ирсэн загц сүрэнгийн гэрүүл байвал босч өгнө үү гэж тэгсэн. Тэгээд тэгсэн чинь ингээл бүгдээрээ ингээл хүнлээл ирэж хараалаа. Оо ямар Монголоос ирсэн үг гээл миний иргэн тойронд байгаа хүмүүс Монголоос ирсэн хүн байсан юм уу та ямар сайхан юм бэ баяр үргээ гээл хоол болж байгаа. Нөгөө бидний нөгөө хөрлийн цаг гэдэг шиг те. Тэгэнгүүт хүн болгон над дээр ирж ярих сэдвтэй. Ямар сэдвтэй гэхээр Монголоос ирсэн гэсэн штэ. Би Монголд очиж ирсэн штэ гэжлэнгээр те. Бид нар тэр хүнтэй харилцаа үүсгэж тэр хүнийг бид нар хүндэтгэж угтах тэр зүйлийг анханасаа хийх хэрэгтэй л гэсэн үг болж байна. За ингээд угтаа авах гэсэн бүлгийнхэн маань ирсэн зочныг бүр хөтчлөөд суулгаад та энд суугаараа тий. За ингээд манайх 11 цагаас эхэлнэ. 11 цагаас эхлэхдээ ийм тийм зүйлүүд болох болно гэд ингээд мэдээллүүдийг өгөөд хүндэтгээд тэр хүнд үнэхээр Бурхны хайрыг яаж л мэдрүүлж болохыг бид нар анханасаа мэдрүүлмээр байна гэсэн. За одоо хөтлөгч маань яах вэ гэхээр за өнөөдөр анх ирсэн хүн байл над руу гараа өр гэхгүй. Хөтлөгч яах вэ гэхээр за өнөөдөр ирсэн за манай Батан болдын маань найз Батан бол ахлагчийн маань найз тэр хүн байна. За та над руу гараа далдаж мэдлж өгөөч. Бид нар ингэж тэр хүнийг хүндэтгэлтэйгээр хүлээж авмаар гэсэн. Нэр усаар тийм. Ингэж хүлээж авмаар. За ингээд мөргөл дуусны дараачаар хамгийн нэгдүгээр уулзалт болж байгаа. Тэр маань манай нөгөө нэг одоогоор бол эргэлтийн цэгийн үйлчлэлийн уулзалт болж байгаа шүү дээ. За тэр хүнд бид нэр мэдээлэл өгч байгаа хүлээж авна гэсэн. За ингээд энэний дараа нь яг хөглөж чуулганы захиргааны зүгээс 7 хоногийн дундуур нөгөө хүнтэй холбогдоод ирсэн талархаа дахин ирэхийг ураад ингэнэ. За дараачийн 7 хоногийн хагасаа өдөр яах вэ гэхээр эргэж холбогдоод хэрвээ тэр хүн үнэхээр дахиж 2 дахь мөргөлд оролцох гэж байгаа бол энэ удаад нь юуны мөргөлийн дараа манай төр мөнх пастор хүлээж авч уулзах болно хүндэтгэлтэйгээр. За пастор маань хойшооны гараа далдаж мэдлж өгөөч. За энэ ямар учиртай гэхэл бид нар тэр хүний зүгээр л та ирсэн үү? Нэг тийм анзаарч ядсан ч юм шиг те. Бүхэл бүтэн хүн Бурхны хайртай хүн ирчээд байхад бид нар нэр усыг энэ ч мэдэхгүй нэг хүндэтгээд яг урдаа суулгаад нэг аяг цайгч өгчихгүй нэг ийм баймааргүй байна гэсэн байх цааш та. Үнэхээр хайртай баймаар байна. Бид нар үнэхээр үйлчлэмээр байна гэсэн байх. Чуулганд ирдэг хүмүүс ирдэг шалтгаанууд байдаг гэж бодож байгаа. За энэ би л янз янзын шалтгаан байх бах. Гэхдээ танд бас энэс өөр шалтгаан ч бас бодогдож олдож магадгүй. Миний бодлоор олон хүмүүс өргөдсөн хүнтэй амлалтаа биелүүлэх гэж ирдэг хүн тохиол чуулганд байдаг тийм ээ. За би бол яг тийж л ирж байсан. Нөгөө нэг дэд сургуулийн маань багш намайг манай гэр цуглаан нэг ирээч гэдгийгсэн багштаа нэг ирсэн хүн болж харагдах гэж ирж байгаад анх удаа Бурхны хайрыг хүлээж авсан хүн баггүй. Тэгэхээр яг тийм байдаг. Хүн болгон ирээд л эренгүүтээ оо ямар сайхан юм бэ? Иесусийн ч өстө хайр ярддаг мундаг усуд байна гэж хизээж боддгоо зүгээр. Ямар ч хэлсэн энэ тий манай найз ураад байгаа болохоор ямар ч хэлсэн нэгж үзэгдэж өгье дөө гэх байдлаар ирдэг тохиол зөндөө байдаг. Сүмд очихоор миний өвчин идэх болов уу гэсэн найдлага тээж ирдэг хүмүүс бас байдаг. Ганцаардал гутраллаасаа ангижрах гэж ирдэг хүмүүс ч байдаг. Магадгүй сүмд очих юм бол тэр олон сайхан сэтгэлтэй хүмүүс надад туслах багтаа гэж дутагдсан гачигдсан олон хүмүүс энэ мөрөлийн хаалгаар орж ирэх тохиолдол байдаг. Энэ сүмд их мундаг хилтэй устай улсууд байдаг юм гинлээ тэр хүмүүстээс нэг жоох юм сураад авах гэсэн гэж боддог хүмүүс ч байдаг. Эсвэл энэ Есүс гэж яг юу юм гэж таньж мэдхийн тулд тэр хэрэгцээгээс болж ирдэг ч хүн байдаг. Харин Христийн чуулганы шүүмжлэх хэрэгцээнээс болж ирсэн хүн ч байдгүй. Тэ? Ер нь яг тулчил даяа тий гэж бодоод ирсэн хүн ч бас байдаг. Харилцааны хүрээлэлтэй болох хэрэгцээг хангаж ирсэн хүн ч байдаг. Тэгэхээр бидний хамгийн ихний нөгөө нэг эргэлтийн цэгийн маань уулзалт буюу зочлох багийнхны уулзалт
За энэ уулзалтыг өдий хүртэл үнэхэрийн өстой нөгөө нэг хийж ирсэн те манай Цэнгэл хоёр одоо бурхны бүсгүй Цэнгэл хоёр тэгээд мөвчин хоёртой бол үнэхээр тадархмаар байна. Нэг айгүй юу харамсмаар санагдаад идэг байсан зүйл маань юу гэхээр манай хоёр ингээд хөлсөө урсгаад үйлчилж байгаа юм л да. Тэг хүмүүсийг хүлээж аваад. Тэг бид нар тэр хүнийг нэг удаа хүлээж авч байгаа. Хоёр дахь удаанаас эхлээд бид нар яг яах вэ гэдгээ мэдэхгүй. Тэ тэр хүнд яг юу ярих юм бэ те? Тэр хүнд бид нар юу заах юм бэ гэдэг зүйл нь тодорхой бос байсан бол одооноос эхлээд та хоёрын маань үйлчлэл цаашаага залгамж халаатай те. Үнэхээр бурхны хайрыг бид нар тэр хүнд мэдрүүлэх тэр зүйл рүү бүгдээр шилжиж байгаа шүү. Баярлалаа. Тэгээд үүнээс өмнө яг энэ хүмүүсийг хүлээж авчихсан бас үйлчлэл хийжсэн улсууд байдаг. Манай тэгшээ ахлагч те өөр энэ үйлчлэлийг хийжсэн хүмүүс байдаг шүү. Та бүхэн маань дурссангүй талархсангүй гэж битгий бодоорой. Үнэхээр та бүхний маань тэр нүр их хөдөлмөр үйлчлэл тэр хүмүүст хандсан тэр зүрх яг үүндээ би бол айгүй тэг санагддаг. Танихгүй хүнтэй уулзах дургүй хүн байхгүй. Тийм. Танихгүй хүнтэй уулзах тийм тухгүй мэдрэмж авах айгүй дургүй. Гэтэл чуулганы хаалгаар орж ирж байгаа тэр хүнийг хайрлаад энэ хүн бидний дунд нэг тийм мэдээлэлгүй байчих үү. Энэ хүн ганцаардчих үү гэдэг тэр зүрх сэтгэлийн үүднээс тэр хүнтэй ингээд хүндэтгэлтэйгээр харьцаж үйлчилж исэн тэр хүмүүсийн үйлчлэлийн үн цэнийг үнэхээр дахин дурдмаар байна гэсэн. Одоо энэ ихний уулзалтан дээр бүгдээрээ ерөөсөө ийм энгийн зүйлийг л ярьцгаая гэж байгаа. Ерөөсөө л хувийнхаа гэрчлэлийг ярьдаг бай. Яагаад гэвэл би Христэд ирэхийн өмнө хэн байсан? Христэд итгэхэд би хэн болсон юм? Түүний дараа би хэн өөрчлөгдсөн ба гэдэг энэ зүйл бол яг хүний амьдралд бодитоор болсон зүйл гэдэг учраас үнцэнтэй. Маш үнцэнтэй байдаг. Тэр хүнд заавал та Есүст итэг гэж бид нэр тулгах шаардлага байхгүй тийм. Зүгээр л энэ Христийн сүмийн үе таалгаар та орж ирсэн бол би гэдэг хүн чинь тантай адилхан хүн байсан. Гэхдээ үнэхээр зүр сэтгэлээ нээгээд бурхан дээр ирэх үед миний амьдралд ийм сайн сайхан зүйлүүд болсон юм а гэдгийг бид нэр ярьж өгнө. Дараа нь Христийн чуулганд хамрагдсанаар бид нар яадаг вэ гэхээр өөрийгөө бид нар таньж мэддэг үү? Тэ? Амьдралын зорилготой болдог, харилцааны зөв хүрээлэлтэй болдог. Нийгмийнхээ сайн сайхны төлөө бодиттой оролцоог бид нар бий болгож чаддаг хамтраад хүнд нөхцөл байдалд зөв шийдвэр гаргахад мэрэгэн ухаантай болдог шүү дээ тий. Энэ зүйлүүдийг л энгийнээр л тайлбарж өгдөг байцгаая гэсэн. Тэгээ хамгийн чухал нь Христийн чуулганы хаалга хүнд үргэлж нээлттэй л байх хэрэгтэй. Дахин чуулганы мөргөл дахиад ирээрэй л гэж урина гэсэн. Бид нар халбдахгүй, бид нар тэр хүнд залжин аргаар зарагддаггүй бараа шахаж байгаа юм шиг хизээж ярихгүй. Үнэхээр энэ үн цэнтэй. Та зүрх сэтгэлээ нээх юм бол танд үн цэнтэй байх болно гэж бид нар хэлнэ гэсэн. Асуултад бид нар хит дэлгэрэнгүйгээр хариулахгүй тий. Бүрэн таньж мэдхийн тулд энэ гайхамшигтай үн цэнтэй зүйлүүдийг бид нар бүрэн таньж мэдхийн тулд тэр хүнээс зориулт гарах хэрэгтэй. Тэр хүн үнэхээр цаг хугацаагаа зарцуулах хэрэгтэй байдаг шүү дээ. Христийн хайрыг хоёрхан цагт багтааж ярьж чаддаг агуу амьтан ч гэж юм байхгүй л дээ. Тэгэхээр тэр Христийн хайрыг та таньж мэдэрээ бидний дунд байгаарай гэдэг тэр урайлахын зүрх сэтгэлтэй нээлттэй хаалгатай тийм сүм чуулган байцгаая гэж хэлээ. Бүгдээрээ баруун болон зүүн талдаа байгаа хүндээ бүгдээрээ нээлттэй хаалгатай сүм байцгаая гэж хэлээ. Чуулганд маань шинээр ирж байгаа зочид ер нь бол дөрвөн төрлийн зочин байна гэж хараад байгаа. Тэр нь сайн мэдээний талаар ойлголтгүй хүмүүс байдаг тийм биз? Бүгдээрээ гिचлээ өөрсдийнхөө зүгээр л миний амьдралд бурхан юу хийж өгсөн бэ гэдгийг л ярьж өгье. Хоёр дахь нь сайн мэдээний талаар ойлголттой хүмүүс байдаг. Гэхдээ чуулганд та илүү хамрагдвал улам л ихийг ойлгох болно тийм биз? Өөр сүмээс шилжин ирэх хүсэлтэй хүмүүс байдаг. Чуулганд хүлээж авах хэсгийг нь шийдвэрлэх хэрэгтэй. Чуулган Христийн хаанчлал дотроо замбраатай байх хэрэгтэй. Тэг зүгээр л энд байж байгаа тишигээ нүвэ явдаг тийм хүмүүс биш. Хаанчлал дотор хариуцлагатай хүмүүс байх хэрэгтэй учраас энэ зүйлийг одоо үнэхээр пастрын баг маань хариуцаж шийдэж явах болно. Онцгой анхаарал хэрэгтэй хүмүүс байдаг. Үнэхээр би энэ биедээ хүнд өвчтэй тий ямар нэгэн сургалт юм хүмд суух боломж байхгүй тийм үнэхээр хайр хэрэгтэй хүмүүс байдаг. Тэрийг бас пастрын баг энийг үнэхээр анхааралтай авч үйлчилдэг байх болно цааш та. За ингээд хоёр дахь уулзалт болж байгаа. Хоёр дахь уулзалтаа төрөө пастор маань бас л хувийнхаа гэрчлэлийг л ярьж өгч байгаа. Би ийм хүн байсан. Та ч бас бурхны хайрыг хүлээж авал ийм л хүн болох болно гэж. Илүү таньж мэдхийн тулд одоо үүний дараа яах вэ гэхээр үндэ тийм л байдаг. Энэ гайхамшигтай бурхны хайрыг таньж мэдхийн тулд би ганцаараа зүтгээд байх юм бол буруу таньж мэдчих гээд байдаг байхгүй. Тийм болохоор хоёр дахь уулзалт дээр пастор маань та үнэхээр илүү их таньж мэдвэл
танд зөвлөх би хэн нэгнийг гаргаж өгье гэж итгэмжтэй хүнийг тэр хүнд танилцуулж өгнө л гэж байна. Тийм ээ? Итгэмжтэй хэн нэгнийг. Тэр хүн дараа нь яах вэ гэхээр зөвлөх үйлчлэлийг хийнэ гэсэн. За, ингээд тухайн хүн зөвшөөрөл гэж байгаа шүү. Зөвлөх хэн нэгнийг танилцуулна, дараагийн танилцуулах дараагийн уулзалтыг товлож өгнө гэж. За, ингээд зөвлөх үйлчлэл гэдэг үйлчлэл. Энэ зөвлөх үйлчлэлээр ямар үүрэгтэй вэ гэхээр чуулганд тасралтгүй явах, Бурхныг таньж мэдхэд нь туслан зөвлөх үүрэгтэй. Чуулгантай харилцаатай байх, бодит сувг нь байх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл ингэдэг би л анхс юм тийм байсан. Нэг удаа яг уу эхний удаагийн хүлээ авалт их гой хүлээж авдаг байхгүй юу? Шинэ хүн юм чинь. Хоёр дахь удаагаас эхлээд яг үндэ би хинтээ мэдлэгэж мэддэггүй байсан. Ягаад тэгэхээр надад яг онцгой анхаарал тавих хүн хин бэ гэдгийг би мэдэхгүй байна нэгдүгээрт те. Хоёрдугаарт би ч бас хүн штэй гэдэг шиг үүдээр орж ирээд нэг хамаа намаа хүнтэй л ингээл сайн байна уу гэл ингээл амьдралаа хуваагаад яриад хүсдэггүй л байхгүй. Чуулганд дотн анхаарал халамж тавих хүн хэрэгтэй байдаг. Итгэлийн өсөлтөд ахиц гарах үед нь урамшуулан дэмжих хүн хэрэгтэй байдаг. Одоо сургалтын цугаал гараад ирэхэд миний найз чиста сургалтын цуц ямар мундаг байна сайн байна штэ. Наа ч ястаа үнцэнтэй гоё сургалт шүү гэж хэлдэг хин нэгэн байх ямар сайхан бэ те. Миний хувьд яг тийм л байсан. Ингээл сургалтанд бүртгүүлэл ороод суун. Тэгэл гараал явна. Гэтэ яг тэрний дараа яг энэ замаар урд нь түрүүлээ алгацсан хин нэг надад магадгүй нэг цэцэг өгвөл те. Нэг баяр хүргээд миний гарыг халуун атуул гэдэг ч юм. Ямар гоё вэ? Би яагаад гэвэл надад үнэхээр тийм сонин хүндий санагдаж байгаа тэр ертөнц рүү л ингээл өнгийж байгаа хүн байхгүй. Гэтэл тэр өнгийж байгаа үүдэн дээр нэг хүн зогсоод хүү ямар сайн бэ чи чинь зориг гаргаадаас өнгийчлөө штэ гэдэг тийм зүрх сэтгэлээр урамшуулдаг хүн итгэж хүний амьдралд хэрэгтэй гэсэн. Миний төлөө зуучлан залбирдаг хин нэгэн байна байвал ямар сайхан бэ те. Бид тэр хүний төлөө зуучлан залбирмаар байна. Яг бол тэр хүний амьдралд асуудлууд байдаг байхгүй. Халамжгүй нэгэн биш те. Нэг асуудал гараад ирэхэд ийм байна да, хэцүү байна да, хоёулаа нэг залбирая да гэдэг тэр тусламж авах нэг тодорхой нэг хүнтэй байх шиг, итгэлийн найзтай байх шиг сайхан юм үнэхээр байхгүй гэсэн. Энэ зөвлөх үйлчлэлээр бид нар хин нэгэнд заахгүй. Библи заахгүй, тийх ёстой, ингэх ёстой гэж хэлэхгүй. Бид нар хин нэгнийг удирдахгүй. Тэ? Чи энэ мөргөлд ерөөсөө яг суу гэхгүй. Бид нар бас залруулахгүй тэр хүнийг зөвлөх үйлчлэлээр дамжуулан. Чи ингэж байна, тэ? Чи ийм зан гаргаад байна. Муу шүү гэж бид нар хэлэхгүй. Бид нар бас зэмлэхгүй тэр хүн. Зөвлөх үйлчлэлээр дамжуулан бид нар тийм хийхгүй гэсэн. Гэхдээ Библиэлд зааж, зөвлөж, залруулахад эзний үг тустай гэж хэлсэн байдгүй. Тэгэхээр тэрийг бид нар зөвлөх үйлчлэлээр л хийхгүй гэсэн. Тэрийг хийх цаг нь биднэрт байгаа. Яагаад гэвэл энэ хүнд хайр л хэрэгтэй. Энэ хүнд бид нар Бурхны хайр ямар үнцэнтэй гэдгийг л ойлгуулмаар байна хэлж байна. За зөвлөх үйлчлэл маань тухайн хүнтэй заавал хийх уулзалтууд, бусад уулзалтууд, санаа тавилтууд гэдэг хэсгээс бүрдэж явах болно гэж. Заавал хийх уулзалтууд нь golden time буюу эхний 3 уулзалтыг ярьж байгаа. За энэ нь болохоор пастор маань ингээ зөвлөх хин хэрэгтэй юу гэдээ асуухад болно. Тэгье гэж зөвшөөрж байгаа тэр хүнтэй бид нар ингээд хатан бол дахлагчийг өөрөө чинь зөвлөгчөөр томилё. Та энэ хүн рүү яриараа гэдээ утсын нөгөөд хаяхгүй байхгүй юу? Энд чи амгүй харилцаа үстэй тий. За хатан ахлагчаа ийм хүн байна. Тэгээд энэ хүн туслаж дэмжиж байгаарай. За энэ хүнээс бас ингээд итгээд юмаа ярьж иж болох юм шүү гэд ингээ уулзуулж учруулдаг ихний уулзалт гэсэн. За хоёр дахь уулзалт нь болохоор амийн талах христийн чуулга яг үнэндээ энэ нийгэмдээ үйлсгэж болгон биш байна. Бид нар 5 хүүхэд хөгжлийн төвийг ажиллаулдаг ч тийм. Энэ 5 хүүхэд хөгжлийн төв дээр бид нар яадаг вэ гэхээр нэг хүнд ч Есүст итгээрэй гэж хэлэлгүйгээр тэгвэл Бурхны хайраар энэ хүүхэд боловсралтай хүн болчоосой гэж бид нар хөгжлийн төвүүдийг ажиллаулдаг тийм биз? Бидний зүгээр л хариу нэгтгэхгүй хайр байгаа. Бид нар хин нэг юм компаничлсан гишүүнийг байгууллагын гишүүн болох гэж бид нар тэр зүйлийг хийдэг. Зүгээр нэг ч ихсэн хүүхдэд сайн хүн болчоосой гэж туслахын төлөө бид нар боловсролыг дэмждэг тийм хөтөлбөрийг хэрэгжүүлдэг чуулган байхгүй. Энэ уулзалтаар зүгээр тэр хүүхд төрлийн төвийн аль нэгэн л тэр хүнийг зочлуулж үзүүлмээр байна. Бидний хийдэг зүйл ийм үнцэнтэй зүйл гэдэг шүү. Ингээл болоо. За та энд өнгө өгөөрэй. Эсвэл та ийм хүн болох боломжтой.
Тийм ярмааргүй. Яагаад гэвэл хүний зүрх сэтгэлд аливаа зүйлийг үн цэнтэй гэж мэдсэн бол зориулдаг л байхгүй юу? Тэгвэл бид нар үн цэнийг л таниулах хэрэгтэй гэсэн. Уулзалт 3. За энэний дараа дахиад уулзсан бид нар яах вэ гэхээр илүү их таньж мэдхийн тулд тэр хүн илүү цаг зарцуулах хэрэгтэй үстэй. Тэр хүн сургалтуудад хамрагдах хэрэгтэй байхгүй Библийн системтэй. Яагаад гэвэл энэ эзний өдрийн мөрөглийн үеэр хүмүүс яадаг вэ гэхээр Библийн үгийг цөмхөн сонсоод явдаг. Гэхдээ яг системтэйгээр аагаас нь яг хүртэл ер нь яагаад би Есүст итгэх ёстой? Ер нь Есүст итгэх итгэлийн амьдрал чи ямар юм ярьдیں гэдгийг системээр тэгээр одооноос эхлээ бүгдийг зааж өгье. Маш хариуцлагатайгаар заая гэсэн үг байхгүй юу? За энэ багийг бүрдүүлж байгаа. Түүнийг бид нэ суурь сургалтын үйлчлэл гэж хэлж байгаа байхгүй юу? За ингээд та түүнд хамрагдаарай гэж санал болгоно л гэсэн. За энийг дээдлт нэг хөөрхөн үгнүүд яваад голден таймын уулзалт тэгээд энэ их үнцэнтэй цаг байхгүй юу? Тэр хүнтэй харилцаа. Дараа нь мөнгөн цагийн уулзалтууд гэж байна. За энэ хүн суурь сургалтын маань үйлчлэл эхлэл итгэлийн амьдрал гэдэг хоёр бүлэг суурь сургалттай. За эхлэл сургалтыг дууссаны дараачаар нь сургалтын цуусанд баяр хүргье. Залруулах зүйл байна уу? Ойлгохгүй зүйл байна уу гэж асуудаг. Хань хэрэгтэй юу хүнд? Хэрэгтэй үстэй. Үнэхээр тийм хантай үйл ямар сайхан бэ гэсэн үг байхгүй. Дахиад хоёр дахь уулзалт дуусах үед за чи ингээд энэ сургалтанд суулаа зөндөө зүйл сурж авлаа. Юу хоёлаа ярилцъя гэдэг тийм хань хэрэгтэй байхгүй. За ингээд за бүгдээрээ одоо нэг зүйлийг ойлгоо. Чуулганд хүн шинээр ирж байгаа. Гэтэ бид нар саналуудыг тавьж байгаа. За дарааууд нэг уулзъя гэж тавьж. Гэхэд маань би бэлэн биш байна гэж хэлж болох уу? Болно үстэй. Тэр хүний ирэх штэ. Тэ? Эсвэл за эзнийг хүлээж авах уу? Тэ? Бурхан Есүст итгэх үү? Та хамт залбирая гэдэгт нь үгүй одоохондоо биш би ерөөсөө ойлгоогүй гэж болох уу? Болно үстэй. Суурь сургалтуудад хамрагдана гэсэн. Би сургалтанд хамрагдах завгүй хэцүү байна. Байж болно. Эсийн бүлгүүдэд хамрагдах уу? Үгүй чадахгүй. Байж болно. Үйлчлэлд оролцуулмаар байна. Үгүй би айгүй завгүй байна. Хэцүү байна. Ингэж хэлж болох уу? Болно. Яагаад гэвэл бид нар Бурхны хайрыг зүгээр зарддаггүй бараа зарж байгаа юм шиг зарахгүй байхгүй юу? Энэ хайр чи үн цэнтэй. Тэр хайрын үн цэнийг тэр хүн ойлгоод одоо би таньж мэдмээр байна гэхэд бид нар хандах хэрэгтэй тийм. Өөрөөр хэлбэл татгалзсан хариуг хин нэг өгнөө гэдэг нь хариуг бид нар үргэлж хүндэтгэлтэйгээр хүлээж авна. Татгалзсан гэдэг нь тэр хүн дургүй байгааг илэрхийлж байгаа юм бас биш шүү дээ. Өөрөөр хэлбэл би бэлэн биш байна л гэсэн. Би бэлэн биш байна. Нөгөө гэрлэх санал тавьчаал за 3 хоног бодъё гээл юм. 2 хоног бодъё гээл ингэдэг дайрдаг залуу байвал муухай те. За 3 арай биш байна. 24 цаг л үгүй. Гэдэг шиг. Энэ чинь хүн амьдралдаа амар том шийдвэр гаргаж байгаа шүү дээ. Миний амьдралын үзэл баримтлал те миний урд нь зүг гэж бодож ирсэн маш олон юмнуудыг ницаахаар зүйл дээр бууж өгөө шийдвэр гаргах гэж байгаа хүнийг бид нар шахаж болохгүй үст. Тэ? Тэгэхээр татгалзсан саналд өгөх хамгийн чухал хариулт бол ерөөсөө л чуулганд үргэлжлүүлэн ирсээр байгаараа буюу миний хаалга нээлттэй байгаа шүү л гэдэг хариу. Өөрөөр хэлбэл чуулганы хүрээлээс холдохгүйгээр бодох, таних хангалттай хугацааг авах боломжийг бид нэр хүмүүст олгож явах хэрэгтэй. Мөн ямар ч үед ойлгомжгүй зүйл гарвал хэлээрээ харилцаатай байцгаая гэдэг нээлттэй харилцааны үе талгал өгүүлж нээлттэй байх хэрэгтэй гэсэн үг. За ингээд заавал хийх уулзалтууд дуусч байгаа. Тэрний дараа яах вэ гэхээр энэ хүнтэй бид зүгээр тэр хүнтэйгээ найзтайгаа итгэлийн найзтайгаа бид итгэлийн хамтрагч болох хэрэгтэй гэсэн. Зөвлөх, итгэлийн хамтрах. Тийм. Зөвлөхч маань одоо хамтрагч болно гэсэн үг байхгүй. За амьдралаа хамтаа туулъя гэсэн. Хамт залбирдаг бай. Бие биенээ урамшуулдаг бай гэдэг амьдрал руу орж явах хэрэгтэй гэсэн. За бусад уулзалтууд нь яг хөглөө санаачлагаараа одоо жишээ нь тийм бидтэй үнэхээр итгэлийн дотны найз болсон хүмүүс хүүхдийн маань дайрхын дайранд түрээд ирээрээ вау ямар сайхан бэ те. Тийм урилга авах хэмжээний тэр хүний итгэлийг дааж чадж байгаа хүмүүс гэвэл бид нар үнэхээр гайхамшигтай Бурхны хайр тэр хүнд ойлгогдож байна гэсэн. Хит олон биш, хит хувийн чанартай биш байгаасай гэж. Би л сүмд анх явж байхдаа нэг ийм зүйл байдаг гэсэн. Санаа тавилтууд гэдэг нь зүгээр л миний амьдрал руу орж ирээд л чи хинтээ суух гэж байна. Чи ямар охин сайн болцсон гэдэг ч юм уу те. Би ч нэг оюутан байх үү те. Тэрнээс илүүтэйгээр чи ер нь ямар шийдвэр гаргах чинь миний амьдрал руу орохоос илүүтэйгээр надад мэдээлэл өгдөг байх нь амар чухал санагддаг байсан. Тэрний үгээр энэ сүмд яг үнэндээ залуучуудын нөхөрлөгөө болоод өнгөрцөн байдаг те. Би мдэггүй л гэдэг. Би залуу хүн ирнэ. Би залуу хүн нэг бэр гэж багт цуглаад өнгөрцөн л гэдэг. Залуучуудын нөхөрлөл дээр очихлоор яах вэ гэхээр нэг баахан залуучууд сакс тоглож байгаа бол дуусчдаг.
яг надтай найз миний амьдрал ямар байна гэж тулж ярих хүн байхгүй заримдаа байдаг гэж. Усан баталгааны ёсол болох гэж байгаа гэж сургалтын дээр заасан л байдаг. Усан баталгааны болоод өнгөрцөн л байдаг. Би мэдээлэл өнгөрцөн тий. Эсийн бүлэгт хамрагдмаар байдаг. Би яг хинтэйгээ ярихаа мэдэхгүй. Найдан пастортай очиод уулзчих ихлээр арай л холч юм шиг тий. Заавал энэ хоёр давхрын овсрлоо очиж уулзах хэрэгтэй юм шиг мэдрэгдэх үе байдаг. Үйлчлэлд хамрагдъя гэдэг тэгэнгүүт гүч юм шиг Магдалины ахлагчтай нь очиод хөгжин тоглолт юм аа гэж хэлчихвэл арай домтчих юм шиг. Тэгэхээр итгэлийн зөвлөгч буюу итгэлийн хамтрагч, итгэлийн найз гэдэг хүн бол тэр хүнийг энэ гэр бүл дотор мэдээлэлтэй байх нь айгууч болохгүй. Хамаатан дотор нэг тийм хүмүүс байдаг шүү дээ. Хүн болгоны утасны дугаар байдаг. Тэ. За, яр гэдэг юм. Тийм болсон, тийм баяр болох гэж байгаа гэдэг юм. Тэр хүнд хэлчих юм бол бүгд нь хүргэж чаддаг тий. Мундаг тийм нэг итгэвтэй хүн байдаг. Тэр хүн яаж ийм ихлээр зүгээр завтаатай биш байхгүй юу? Үнэхээр тэр хамаатан садандаа нэг байгаасаа гэж санаа тавьдаг тий. Энийг хэлчих юмсан, дуулгачих юмсан гэж хэлд боддог. Аливаа юмыг зохион байгуулдаг. Тэр нэг тийм итгэвтэй, нэг тийм зохион байгуулах өвчтөд ерөөсөө биш байдаг шүү дээ тийм хүмүүс. Аха. Яагаад гэвэл тэр хүмүүс тийм зүрх сэтгэлтэй хүмүүс байдаг байхгүй юу? Тэгээ чуулган тийм хүмүүс олон болоосаа л гэж. Энэ зөвлөх үйлчлэлийн хүмүүс нөгөөх маань энэ мэдээлэлс битээ хоцорчаасаа тий. Ийм гой сургалт явж штэ. За завтаа бол суучаасаа гэж бодож санал болгодог тийм хүмүүс байх жишээ нэ гэсэн. Энэ санаа тавилтыг яриад байгаа. Тэрнээс биш за ингээл чи буруу амьдраад байна ингээл хэвээр мөнхийн шүүлттэй тий. Нэг тэр хүний зөвлөгч гэдэг нэг хүнийхээ дэргэд ирээ суучих лэрээс өөрөөхөөрөө байж болтгоо нэг залбий даа гэл ингээл боддог. Тийм сүмж болгоны уур асуудал ерөөсөө баймааргүй байна гэсэн. За энэ бүх зүйлүүдийг яриад байгаа зорилт нь юу вэ гэхээр бие даан өсөх чадвартай дагалдагчийг бид нар бий болгомоор байна. Итгэлийн хамтрагчийг бид нар бий болгомоор байна. Амьдралаа хамтдаа үүрдэг хүмүүсийг бий болгомоор байна гэсэн. Итгэлийн зөв суур ойлголттой итгэгчийг бид нар бий болгомоор байна. Итгэлийн зөв суур ойлголттой. Нэг ингээд нэг сургаалуудаас цуглуулад авсан нэг юм төвөр ойлголттой нөхөр биш те. За яг аагаас яг хүртэл ойлголттой. Зайс хийх зүйл нь зөвлөгчтэй найдсан итгэгчийг бид нар бий болгомооргүй. Амьдралдаа ерөөсөө шийдвэр гаргаж чаддаггүй. Нөгөө хүнтэй зөвлөхгүй бол ерөөсөө шийдвэр гаргаж чаддаггүй. Тим итгэлийн итгэгч хүнийг бид нар гаргаж болохгүй байхгүй. Санхүүгийн болон бусад хувийн тусламжийг хэтрүүлж үзүүлээд бид нар энэ буруу ашиг сонирхолтой нөхөрлүүдийг бий болгомооргүй байна. Тэ? Амьдралынхын асуудлыг өмнөөс нь шийдэж өгдөг баймааргүй байна. Харин амьдралдаа мэрэгэн шийдвэрийг гаргаж чаддаг тэр хүний гараа бий болгомоор байгаа байхгүй. Итгэлээр өсөх дотоод ирмэлзэл үүсээгүй үед нь хит шахдаггүй баймаар байна. Би өөртөө бурхны хайрыг яг мэдмээр байна гэж юусе бодогдтол хайрлж чаддаг хүмүүс баймаар байна тий. Тэрнээс чи ойлгохгүй байгаа юм уу тий бурхан чамд хайртай гэдэг хүмүүс баймааргүй. За ингээд ментор гэдэг үг орсон явж зөвлөгч хийн зөвлөгч байж болох вэ? Чуулганы маань пастор, өдөр зөвлөлийн гишүүн ахлагч нар бол итгэмжтэй сайн хүмүүс. Үнэхээр манай амин талах чуулган бол үнэхээр итгэмжтэй мундаг ахлагч нараар олон ахлагч нартай сүмшөө. Тэр хүмүүс үнэхээр зөвлөдөг байгаасай. Чуулгандаа бас нэг 3 жил явцсан тий. Нэлээ юм үзсэн ингээд хэлж байгаа үг нь жинтэй хүмүүс бас ингээд зөвлөдөг байгаасай гэж хэлж байгаа. За ингээд дараачийн хэсэг. За ингээд үүнээс хоошоо яах вэ гэхлээр бид нар суур сургалтын үйлчлэл гэдэг зүйлтэй одоо үүнээс хойш түүнээс цааш болж байгаа шүү. Заяа 4-р сарын 1-ээс эхлээд яах вэ гэхлээр би наад Иесусыг чинь яг нэг хэстэй нэг сурчмаар байна гэж байгаа хүнд окей болж гин. Өстө аагаас яг хүртэл заагаад өгье гэдэг тийм хариуцлагатай сүм болж байгаа шүү. Заяа. Тий. За чуулган маань заая гэж шүү гэд орон болон зүүн талдаа хэлээрээ. Тэг нэг юм асуухаар ингээд бөөрхийлөөл байдаг те. Нэг яг энэ ямар утгатай ингээд ингэвт ерөөхдөө бурхан сайн л да гэдэг тийм чуулган баймааргүй гэсэн. Яг яагаад бурхан сайн юм бэ гэдгийг хариулна гэсэн. Тэгээд энэ сургалт маань болохоор нийт 4 хичээлтэй эхлэл гэдэг цуврал сургалт байгаа. Дараа нь 7 хичээлтэй итгэлийн амьдрал гэдэг цуврал сургалт байгаа. Эхний хэсэг нь болохоор сайн мэдээний ойлголтыг яг задаргаатай ярина. Тий. 4 сургалтанд багтаад системтэйгээр бүр ингээд яг ойлгомжтойгоор ярьж өгнө гэсэн үг. За, итгэлийн амьдрал нь болохоор итгэлийн амьдралаар амьдрахтаа асуудлуудтай нүүр тулах үед хувь хүн Библи суурьтай цэгцтэй ойлголтод тулгуурласан шийдвэр гаргаж сурахад нь туслах зорилготой цуврал сургалт авах бол. За, энэ дээр жишээнүүдийг л яриа л да. Гэр бүл гэдэг сэдв баг.
гэр бүл зохион байгуулж байгаа залуус маань нэг юм гэр бүл гэж яг юу вэ гэдгийг ойлгодог, мэддэг байвал сайхан тий. Мөнгө санхүү дээр яг итгэж яаж амьдрах хэрэгтэй юм бэ гэдгийг Библи суртаагаар яриад өгчмөр. Зүгээр нэг санаанаасаа тэр нь зөв шүү, энэ нь зөв шүү гэдэг тийм зүйл биш. Яг Библи санхүү дээр юу хэлсэн юм бэ гэдэг зүйл баггүй. Ганцаардал гэдэг ойлголттой тий. Хүн ер нь яагаад ганцаарддаг? Ганцаардлыг Библи яаж даван туулаа гэж хэлсэн бэ гэдэг ч юм уу. Яг ийм практик зүйлүүдийг ярьдаг 7 хичээл байна. За ингээд энэ цуврал сургалт дуусчих юм бол итгэлийн цуврал сургалтанд суучлаа гэсэн үг байхгүй. Бүрэн нэг юм за ингээд яг бүрэн гэж хэлээ утгагүй болно шүү. Энэ итгэл гэдэг юмыг Христийн хайрыг бид нар нэг 7-11 сургалтанд базаж хэлээл тэгэл юу болол доктор болол за энэс цаашаа чистэ ягаад ч алдахгүй гэж хэл тэрэн шиг бодлоо юм байхгүй. Харин ч өстөөс их мэдсэндээ асуудал гаргаж мэддэг зүйл чинь итгэлийн амьдрал шүү дээ. Тэгтээ яах вэ гэхээр суураа зөв тавина гэсэн үг байна. Суур буруу тариг тавигдчих юм бол барилга яадаг үлээ. Яшигээ тэгээл нэг тийм санжгансан юм босоол явах магадaltaй гэсэн үг байхгүй тий. За юм байгаа. За ингээд энэ суур сургалтын үйлчлэлд бид нар багш нарыг бэлтгээд одоо бараг 2 сар шахуу бэлтгэе явж байна. За нэр бүхий багш нар маань босч өгөөсэй гэж хүсэж байна. Ундраа багш, Билгүүн багш, Баясгалан багш. За их толгой багш, Болормоо багш, Мөнх насан багш, Соёлмоо багш, Зүүтүр багш гэдэг ингээд багш нар маань байна. Гэтэ одоохондоо бэлтгэж байгаа багш нар байгаа. Манай багш нар яах вэ гэхээр юу яана? Энэ бэлтгэх процесс дуусны дараачаар шалгалт өгнө. Багшлах эрхийн бичгтэй болно. За та ингээд яах нь шүү дээ. Ингээд найзыгаа сүмд авчираад сургалтанд суулгахдаа за ялаа тэр багшийн сертификатын шалгаараа гэх юм шүү дээ. Нэг сертификатгүй нөхөр ороод ирсэн өстө томорж ивэл яанд энэ те. За наргаа байла. Тэгээд юу ихлээр Библи хэлэхдээ миний үгийг бусдад заах чадвартай итгэмжит хүмүүс даатгаа гэж тушаасан байдаг. Тэгээд энэ хүмүүсийг бид нар итгэмжтэй хүмүүс гэж үзэж байгаа. Тэгээд та нар маань за энэ хэлсэн юм аастаа нэг часыг дуусгад юм штэ. За өнөөдөр энэ дээрээс хэллээ штэ. За ингээд сайн багш нартай болж байгаадаа бас эзэн даалдрыг хамтдаа өргөцгөөё. За альва ингээд ийм үн цэнтэй ажлыг, альва үн цэнтэй үйлчлэгийг за ингүүл сайн да гэж хэлээд окей гэд ярьдаг хурал байдаг. Эсвэл тийм одоо зохион одоо ингээл гоё юм байна да гэд ингээд харах юм бол ямар ч утга учиргүй болчихдээ. Харин хүмүүс яадаг гэхээр зохион байгуулдаг тийм. Хин хариуцах юм. Их асуудал. За энэ дээр ер нь энэ дагалдуулын хөтөлбөрийг боловсруулаа гэж Амин Далах Христийн чуулганы өдөртөх зөвлөлийн зүгээс ажлын хэсэг гаргасан байт юм. За ажлын хэсэг гишүүд босч мэдлээсэй гэж хүсэж байна. За тэгшээр ахлагч Төрмөх пастор загцсүр миний бие бол одоо яг энийг боловсруулсан жихийн эзэд нь байж байгаа байхгүй. Тийм тэгээд яагаад тэгэхээр энэ үнэхээр үн цэнтэй гэж үзсэн бид нар он гарахын өмнө ярьж эхэлсэн тий. Явсаар агаад одоо л нэг ингэж танилцуулах хэмжээнд хүрч чинь тэгээд 4-р сарын 1-ээс эхлээд яг хэрэгжиж эхэлнэ гэсэн үг байна. За тэгэнгүүт энэ үйлчлэл өөрөө маш чухлын зэрэг өндөртэй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл энэ чуулган өвөг талаар орж ирж байгаа хүн болгон бурхны хайрыг мэдж байгаасаа гэж үзэж байгаа учраас эхний ээлжинд яг бид гурав энэ 3 үндсэн хэсгийг нөгөө нэг хариуцаад үйлчлэе гэсэн те хэлбэржүүлэлт нь явъя гэсэн байгаа. Тэгээд дараачийн удирдагч нар гарч ирнэ гэж үзсэн байгаа. Тэгээд зочлох үйлчлэлийг болохоор за тэгшвэр ахлагч маань хариуцж байгаа. Нөгөө нэг 2 мундаг бүсгүй маань бас яг багт нь ороод ингээд үйлчлээд эхэлж байгаа шүү дээ. Юуны Цэнгэл баяр мөхчин гээд бурхны 2 охин байна. За ингээд тэгшвэр ахлагчтай. За багийнхан та бүхэн маань нэг босч яг уу шиг мэдчихлээ. За энэ хүмүүс ерөөдөө яаж ийн гэхээр та нарын маань хайртай хүмүүсийг чуулганд ирэхдээ ч үлгэдэд авъя гэж байгаа. Тийм. Үлгэдэж авдаг байя одоо энэс хойш гэж байгаа тийм. За дараачих нь пастор Төрмөх пастор маань байна. За төрөн босгоцсон учраас одоо дахиж босгоод яах вэ? Пастор маань за одоо ингэн яах вэ гэхээр бидний хин нэг дээр нь төрөө пастор маань за би чам нэг хүн даатгамаар байна. Тий. Чи бүр үнэхээр нэг зориулж үйлчлээч. Сэтгэлээ гаргаж өгөөч гэд нэг өдөр бид нар лөө залгах баг. Эсвэл сүмдэр зүрхтөө ингэх баг тий. За нэг яг чиний насны нэг юм бүсгүй байна. Тий. Чиний насны нэг юм залуу байна. Эсвэл нэг юм ахуу байна. Бас яг нэг бүгдээ үнэхээр нэг хүндлээд үйлчлээд өчмөр байна. Тий. Анхаарал тавьж ямаар байна гэд
Ингэх үед нь та нар маань за намайг л итгэмжтэй гэж үзэж байгаа юм да миний бурхан гэж бодоод дуулууртайгаар хүлээгээд аваасаа гэж хүсэж байна. Тийм. Тун удахгүй тийм зүйл чуулганд болж эхлэх нь шүү дээ. За ингээд тэрний дараа суурь сургалтын үйлчлэгийг болохоор ахлагч загц сүрэн миний би ингээд биелүүл явж байгаа. Энэ суурь сургалт маань яг үнэндээ чуулган дээр бас бараг хэдэн жилийн өмнө юм дээ. 7-8 жилийн өмнө ингээд хийгдэж үдчихсэн байхгүй. Тэгээ хийгдэж явсан чинь болдгоо. Ерөөсөө нэг ивэ олж өгдөг. Сургалтын хөтөлбөр нь маш гоё үн цэнтэй байгаад идэг. За харга марга дээрс аюу магтуулж ирсэн шүү дээ тохоо үедээ. Мундаг зааж ин мааж ин гэж хэлсэн байхгүй юу? Яг тэр талаасаа нэг асуудал гараагүй. Тэгсэн чи яасан гэсэн чинь юуны хамтраад хийх хүн олддгүй. Хойд нөгөө бид нар яг юм яг итгэмжит гэж нөгөө даалгах багш нар маань төрж гараагүй л байж л те. Манай багш нар маань одоо яасан юм байгаа нөгөө итгэлээр тухайн үедээ боожиж явсан байх нь уу? Мэдхгүй. Эсвэл нүдэн дээрээсээ анзаардахгүй явсан байх нь уу? Тийм шиг байна. Тэгээд яг энэ 11-ийн цуврал хичээлийг чинь ингээл 7 хоног болго хийгээл яваад гарч хүнчээс үлрүү гэстэй. Амар сэнсэрт юм бэл шүү дээ. Ингээд яг нэг давуу тал нь нөгөө сургалтуудаа өөрөө цээжээрээ мэддэг болж байгаа юм л да. Ерөөсөө ямар ч үе. Тэгээд одоо нэг амар гоё өгөөж нэг багшаахын хамгийн сайхан юм юу гэхээр амьдрал дээр ингээ асуудал гарч ирэхэд яг тэд нар дандаа бодогддог. Яадаг үлээ нөгөө гэр бүлийн асуудал чинь яг энэ л юм байна шүү дээ. Би эхнэртэйг ингэж л харьцах хэрэгтэй байж тээ гэж бодогдох юм уу те. Үнэхээр үн цэнтэй байдаг байхгүй. Мэрэгэн ухааныг өгдөг. За ингээд багш нар бэлтгэж байгаа. Дээр нь бас болохгүй байсан юм нь юу гэхээр бид нар багш нар л гээд итг. Сүмээр хүрээд ирж байгаа ороод ирж байгаа хүмүүсийг бид нар яг нэг тийм үлгэгдэж авч чадахгүй шүү. Тухайн үедээ. Ерөөдөө мэдлээл өнгөрөх. Мэдлээл өнгөрөх. Нөгөө хүмүүс мэдхгүй тэр хооронд бид нар хичнээн хүмүүсийг зүгээр л анзаарахгүй байдлаасаа болоод алдсан бас бүү мэдлээ. Тэгэхдээ одоо өдийг хүрэхэд би юу гэж хэлж ийн гэхээр нөгөө нэг цагаан хувцастай найдан пастор маань үнэхээр хайртай уучраас гэдэг шиг те. Тэгээ энд үйлчилж исэн бусад бүх хүмүүс хайртай уучраас гэдэг шиг чуулганд үйлчилсээр л байгаа. Бид нар дутуу бүрний бүрэн үйлчилсээр л байгаа. Гэхдээ бурхны нэгүүлсэл бүгдийг дүүргэж өгнө гэж итгэж байна. Тэгээ бүгдээрээ одоо улам л илүү хичээж үйлчилцгээе гэж энэ 18 дахь жилийн босгон дээр уриалж байгаа шүү. За ингээд энэ бүх зүйл хэрэгцээний дараачаар үр дүн хүлээлт нь юу гэхээр дагалдууллын хөтөлбөр гэдэг тодорхой зүйлтэй бид нар болж шүү дээ. Ерөнхий энэ сүмд яах гэж яваад байгаа гэдэг нь ойлгомжтой болж эхэлж байгаа зү дээ. Үйлчлүүдийн уялдаа холбоо сайжирч эхэлж байгаа. Дагалдууллын үйлчлэлд өөрийгөө боддоор зориулах боломж одоо хүн болгонд олдож эхэлнэ. Тэгээ түрүү пастор маань ингээл ярих нь шүү дээ. Би л чимэн л чамайг би итгэмжтэй гэж үзэж чинь даа гэж ярих үед нь бүгдээрээ зориулчих юм бол нэг ч ихсэн хүнд бурхны хайраар үйлчлэх боломж олдно гэсэн. За үр дүнгээ хэмжих боломжтой болчихно. Яг хөө гэхээр чуулганд ирсэн хүмүүсээ бид нэр өстэй тоолдог болж байна. Зөвлөгчийн тоотой болж байна. Зөвлөх хүчлэлд хамрагдсан хүмүүсийнхаа тоог хэмжиж чадчихээн. Сургалтад хамрагдсан тоогоо бид нэр хэмжиж чадчихээн. Хайрыг яг тоогоор хэмжиж хэцүү бурхны хайрыг тийм итгэлийн энэ үн цэнийг гэхдээ тодорхой хэмжээнд бас бид нар нэг өөрсдийнхөө байгаа байр байдлаа мэддэг байх нь чухал гэж харж байгаа тийм. Хамгийн сүүлд нь нөгөө л бурхны үнэхэрийн хайрлаж өгсөн агуу захирамжийг бүгдээрээ яг боддоор биелүүлмээр байна. Тийм. Энэ чуулган энэ сансрын колонкийн энэ хойд динж дээр байгаагийн үнэхээр шалтгаан нь л байдаг бол бурхны хайрыг бусад түгэх байхгүй юу? Тийм. Тэрнээс бид гэдэг хэдэн хүмүүс ингээл тойрч суучаал гой тайцтай болж тээ, гой бөмбөртэй болж тээ. Тийм. Сайхан залбирдаг болж тээ гэдэг нь бол бурхны зорилго бол биш. Бурхны хайрыг миний хайраар та нар бие биенээ хайрлаач гэдэг зүйл бол хамгийн чухал зүйл наа. Тэгээд ингээд тэр хайрыг мэдээж энэ бол тийм төгс зүйл биш. Зүгээр л тэр бурхны үгийг агуу захирамжийг биелүүлэхийн тулд чуулганы маань хэсэг ахлагч нар ингээд бодоол хөрхий нэлээд гараа гаргаж төлөвлөсөн төлөвлөгөө байгаа. Гэхдээ аливаа зүйл төгс байхгүй. Бид нар явцын дунд энэ гурван хэсгийг хэвээр нэг нягтаршуулаад, сайжруулад тий гээд ингээ явдаг ийм мундаг чуулган байгаасаа л гэж үнэхээр өрөөд нь өрөөмөр байна. Тэгээд за өнөөдөр энэ зүйлийг танилцуулах боломжийг өгсөн чуулганыхаа удирдлагууд бас баярлалаа. Тэгээд бас анхаарал тавьсан сонссон та нартай баярлалаа. Хамтдаа залбирцгаая. Хайр дүүрэн эзэн минь. Тэгээд та бүр үнэхээр хайрлсан да. Бүр үнэхээр хайрлсан да.